Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах ерхий боловсролын 24 дугаар сургуулийн цайны газар 44 өглөө 6 цаг 40 минутын орчимд нийтийн хоолны цахилгаан тухай шатсан байна. Чингэлтэй дүүргийн аврах гал унтрах 10 дугаар ангийн албан агчид дуудлагын дагуу газар дээр нь ажиллаж орчныг аюулгүй болгожээ. Хичээл эхлээгүй байсан учраас галд хүүхэд өртөж бэртэж гэмтээгүй урьдчилсан дүгнэлтээр гал цахилгааны олболтоос үүдсэн байж болзошгүй гэж нийслэлийн онцгойлын газраас мэдээллээ. Шүүхийн шинтгэлийн багц хууль 2013 оны 4-р сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Багц хууль дотор шүүхийн тухай, шүүхийн захиргааны тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, эвлэрүүлэн зүйчлэлийн тухай зэрэг 6 хууль багтаж байгаа юм а. Тухайн үед багц хуулийг хэрэгжүүлснээр олон жилийн турш шинжиллийн салхи нэвтрээгүй гэж шүүмжлүүлж ирсэн шүүх хуулийн салбарт өөрчлөлт орох хууль эрх зүйн орчин бүрдлээ хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл өчигдөр шүүх шинтгэлийн явцад энэ салбарт гарсан 10 үр дүнг шүүхийн ерхий зөвлөөс нөрлөж байна. Тухайлбал шүүхийн эрх зүйн орчин бүрдсэн, шүүхийн бие даасан байдал хангагдсан, шүүгчийн хараа зүйн байдал хангагдсан, мэрэгсэн шүүгчтэй болох боломж өртсөн, нээлттэй шүүх бий болсон гэх мэтчлэн 10 зүйлийг дурдж байгаа юм. Нэн тэргуунд шүүхийн шинтгэл явуулсан энэ хугацаанд шүүхийн бие даасан байдал бүрэн хангагдсан гэдгийг тэд мөн онцолжээ. Сангаархан дүүргийн 18 дугаар хороонд байрлах худалдаа хөгжлийн банкнд Бута 2 этгээд халтаж 380 сая төгрөг дээрэмд зэрэг урьжигдэр 9 цаг 30 минутын орчимд гарсан. Хэргийн дуудлага цагдаагийн ерхий газарт урьжигдэр өглөөний 9 цаг 40 минут орчимд иржээ. Улмаар цагдаагийн албан агч шүүрхэн ажиллаж гэмтэтгээдүүдийг 24 цагийн дотор баримжилсан гэж цагдаагийн ерхий газраас өчигдөр мэдээллээ. Хэрэгээг эрхэлсэн тодорхой ажилгүй төрсөн ах トゥ оруулах 1992 он төрсэн Э, 1985 он төрсэн Б нар үгсэн тохиролцож үйлдсэн гэж цагдаагийн байгууллага сэжиглэн эдмөрийн баримт олгож 380 сая төгрөгийг хураавч мөрдөн бацалт ажлыг эхлүүлсэн байна. Нийслэл иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар захимаар газар өмчлөх 5 дугаар ээлж өчигдөр 12 цагт эхэллээ. Газар өмчлөл өчигдрөөс эхлээд 15 нь үргэлжлэнэ. Өөрөөр хэлбэл энэ сарын 29-ны 12 цаг хүртэл захим газар өмчлөл үргэлжлэх юм. Энэ удаад 7 дүүргийн 32 байршилд 7449 нэгж талбарыг иргэдэд өмчлүүлнэ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Мянмар өнгөрсөн баасан гарагт Сангаархан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга хажидмаа өөрөө удирдлагаар ажиллаж байгаа хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая төгрөг, нийт 71.5 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн орооныхоо данс руу оруулан завшиж байсан. Энэ хууль бус үйлдэлийг шалгуулахаар алигтай тэмцэх газар болон салбарын амд нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос албан шаардлага хүргүүлсэн гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгдэж байсан юм а. Гэтэл өчигдөр тус эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний эвлэлийнхэн дээрх мэдээллийг үгүйсгэж мэдээлэл хийжээ. Тэд Мянмар даргаыг баримтгүй мэдээлэл цацаж хажигтмаа даргууланд тус эрүүл мэндийн төвийн нэр төр талдсан. Ингэж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гүтгэх болсон цаад шалтгаан нь өнгөрсөн 4-р сарын 1-ээс эхлэн Сангаархан дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилчдаас үйлдвэрчний эвлэлийн татвар авах болсон явдлаа гэж тайлбарласан байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлж туралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр цогтууруулах хундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих журмыг хилцэн батллаа. Энэ оны 6 дугаар сард улсын хурлаас архитын цогтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр худалдаа үйлчлэг эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагаас үйл ажиллагаанд хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж хяналт тавих эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор журмыг шинжлэх зайлшгүй шаардлагатай болсон гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Бадрал өчигдөр мэдгдсэн байна. Улсын хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж Монгол Ардын намынхан өнгөрсөн 7 хоногоос эхлэн чагсаалт зохион байгуулж улс төрийн сул зарласан. Тэгвэл улсын хурлд гарчилсан намын бүлэг өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд Монгол Ардын намын шаардлагыг хүлээн авах боломжгүй хэмээн байна. Мөн хуралдаанд сонгуулийн ерхий орооныхон санал тоолох машин саналын хуудсыг үнэн зөв тоолж чадаж байгаа асуудлаар мэдээлэл өгөөд санал тоолох машинаар туршилтын тоолго хийж үзүүлжээ.